Бид санхүүгийн тайлан балансыг гаргасны дараагаар санхүү төрийн сангийн хэлтс рүү интернетээр захимаар бид нэр тайлангаа илгээх ёстой. Үүнийг бид нэр технологиуд маань интернетээ тайлангаа шивэх гэж ярьдаг. Тэгэхээр гарсан санхүүгийн тайлан хэрхэн интернет рүү автоматар шивж оруулах вэ гэдэг талаар авч үзье. За юуны түрүүнд та Magic Finance програмаас Excel рүү хөрвүүлэх Excel файлыг татаж авах ёстой. За уг Excel файлыг та санхүү цэгмэн гэсэн сайтны Magic Choice 2 гэсэн дотор байрлах Magic Finance програм гэсэн хэсгээс татаж авна. За програм татаж авах гэсэн хэсэг рүү ороод Magic Finance програмаас санхүүгийн тайлан тодруулгын хамт автоматар сангийн яамны сайт руу шивдэг файл гэсэн байж байна. Уг файлыг татах гэсэн давчлуур дээр дараад татаж авнаа. За бүгдээрээ downloads руугаа ороод харъя. За downloads дотор маань шидэт сонголт audit гэсэн файл орж ирсэн, Excel файл орж ирсэн байна. За уг файлаа нээж үзнэ. За үүний дараагаар бид нэр Magic Finance програм дээр main гэсэн шийт рүүгээ ороод export import хийх гэсэн давчлуур дээр дарах энэ файлын мэдээллийг хуулах хуучин гэсэн давчлуур дээр дараад бааз руу нэвтэж орно. За энэ тохиолдолд хөрвүүлэг 2 гэсэн шийт үүснэ. За хөрвүүлэг 2 шийтэн дээр эстэй хуулах гэсэн давчлуур байна. Уг давчлуур дээр дараад Excel-ийн файлын шийт 1 дээр байрлах paste гэсэн давчлуурын тусламжтайгаар хуулж өгнө. За үүний дараагаар санхүүгийн байдлын тайлан, орлогын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлангуудыг үнэн зөв орсон хэсгийг нь шалгаж үзнэ. За энэ дээр болохоор тайлангууд маань хуулагдсан байж байна. Тэгэхээр энэ мэдээллийг бид нэр интернет бол шивж оруулах хэрэгтэй. Нэг бүрчлэн тайлангуудаа бол үлдэгдэл зөв орсон эсхийг нь шалгаж өгнө. За үүний дараагаар Excel файлаас бид нэр интернет рүү шив файл руу татаж оруулна. За тэгэхээр тайлан шивдэг хэсэг рүүгээ ороод бид нэр Excel файлаас импортлох гэсэн давчлуур дээр browse гэсэн давчлуурыг дараад замаа зааж өгнө. За үүнийг дараагаар импортлох гэсэн давчлуур дээр дараад нэг бүрчлэн санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан болон жилийн эцсийн тайлан гаргаж байгаа бол тодруулгуудын хамттаар автоматар хуулан оруулах боломжтой. За үүний дараагаар тайлан илгээх гэсэн давчлуур дээр дараад тайлангаа та илгээх боломжтой.